Yes. Teacher. Okay, I'll come. Yes, Soren Chimik, tell me what you want. Yes, teacher. When you said you actually sent the invitation to the people, is it teachers and franchises, or are apprentices also included, or is it only Everyone. everyone is like even clients, would be clients or future people. There are almost 6,000 people. I don't know whether we put a post there so they can also come. This recording will be available for everybody. Yes, and today it will be all about the treatment. What is everything ozone? About ozone? Yes, only about ozone. Wait. Okay, teacher. За тэгэхээр манайхан нөгөө нэг багш өнөөдрийн хичээл дээр бол озоны эмчилгээний талаар заах гэж байгаа маань. Тэгэнгүүт бүх хүнийг урьж байгаа юм байна. Яг үнэхээр орхойгоо сонсох гэж яг дараа нь бичлэг нь өгдөн. Тэгэхээр нөгөө нэг таньдаг мэддэг гэдэг шиг нөгөө нэг таньдаг мэддэг яг шавнартай ч юм уу те дадлаж нартай ч юм уу бусдаа багш нарт бас ингээд хэлээрээ озоны эмчилгээний талаар заах гэж байгаа учраас сонирхож байгаа хүмүүс байвал бүгдээрээ орж бодно шүү гэх. Тэгээ одоо яг ингээд хийж байна. Тэгээ групп дээр ч юм уу те манайхаа Infinite дээр групп дээр тавьчихсан. Би та хэдтэй маш их энгийн яриагаар манайхан бусдаа хүргээрээ би юун дээр хорлтыг. За тэгэхээр хамгийн түрүүнд бол озоны эмчилгээ гэж юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй юм аа. Энэ бол хамгийн хямдхан, хамгийн versatile эмчилгээний систем юм аа. Тэгээ озон бол өөрөө хүчил дөрөгчийн 3 атомын нэгдэл байгаа юм л да. Хамгийн түрүүнд бол озоныг бол та үнэрлэж болохгүй маш хүчтэй үнэртэй. Тэгээ анх бол озон яаж ашиглагддаг байсан бэ гэхээр бүх одоо муу үнэр гэхдээ одоо арилгахын тулд ашиглагдсан байгаа. Одоо зарим нэг амьтан ургамал чинь муухай үнэр бас гаргадаг амьтан ургамал байдаг шүү дээ. Тэр нь ер нь бол муухай үнэр муу үнэрийг гаргахын тулд озоныг бол нэгт ашигладаг байсан байгаа даа. За тэгэнгүүт одоо бас нэг зүйл байгаа. Дээр үуч чи ер нь бол антибиотик гэдэг зүйл байдаггүй шүү дээ. Байдаг байсан шүү дээ. Ялангуяа дэлхийн 1-р дайны үед. Тэр үед бүх зүйл юугаар эмчлэгдэжсэн бэхээр озоноор эмчлэгдэжсэн. Ерөөсөө л бүх шах байна уу, өвчин байна уу бүгдийг нь озоноор эмчилдэг байсан юм аа. Тэгээ озон бол өөрөө их байгалийн зүйл байгаа юм л да. Биднийг хамгаалдаг. Та сонсчихсан уу? Шинэ Зеландийн дээгүүр ингээд озоны цоорл бий болсон гэл тэ өөрөөр хэлбэл энэ озоны давхраг маань бидний амьдралд одоо
гэмтэл учруулахаар одоо хор хөнөөлтэй туяануудаас хамгаалдаг болж таарад байгаа. Хамгаалдаг тийм туяануудыг оруулдаггүй, харин зөвхөн нөгөө хэрэгтэй туяануудыг бол оруулдаг тийм хамгаалтын систем байгаад байгаамаа. Тэгэхээр энэ озон бол бас хамгаалтын систем юм шүү. Тэгэхээр ямар ч антибиотик байдаггүй байсан бүх шархнууд дээр бол озоныг ашигладаг байсан байна. Тэгээ антибиотик гэдэг антисептик байхгүй. Гэхдээ озон өөрөө антибиотик, антисептик гэдэг баг эдгэрлийн хувьд бол бүх одоо үйлчилгээг бол тэгээ бүх талаар бол ингээд үйлчлэг гэсэн. Тэр байтугай антиоксидант ч үүрэгтэй. Тэр байтугай озон дархлааны системийг сайжруулдаг байсан байгаа. Эдгэрлийн процессыг хурцсдаг, түргэсдэг байсан байгаа, дэмждэг байсан байгаа. Тэгээд миний нээж авснаар ерөөсөө озон чинь ингэж их хэрэглэгддэг байсан байж шүү дээ гэдэг ба. Тэгээд дараа нь мэдээж олсон зүйл маань юу вэ гэхээр озоны эмчилгээ амжилттай болсны дараа бусад хүмүүстэй одоо энэ эмчилгээг дараад гэх юм уу? Яагаад гэхээр эн чинь нөгөө эм тариа биш вэ шүү дээ. Тэгэхээр тиймээ учраас ерөөдөө бол энэ цаанаасаа дарагдсан болж таарад байгаа. Хүмүүс ер нь бол дарсан байгаа энэ эмчилгээг. Тэгээ одоо бол буцаад озоны эмчилгээ гарч ийн л да. Озон тэгээ хаанаас бий болдгийм бэ гэхээр агаараас бий. Агаараа бод. Тэр байтугай та нөгөө жимсээ угаахта pesticides тий одоо бүх хими тэр үлдэгдлүүдийг нь озоноор угаах боломжтой. Озонтой усаар ч юм уу тий. Тэр байтугай усан санг бол озоноор бас ариутгадаг. Тэр байтугай та вананда озон хийгээд бүх бактериудаа танд хэрэггүй байгаа бактериудаа устгах боломжтой. Бүх pesticides, химүүд одоо жишээлбэл би ингээд газар тариалантай байлаа ингээд pesticides эдэр ингээд цацлаа гэж бодоход тэрний үлдэгдлүүдийг арилгаж чаддаг. Тийм миний мэдээж чадах бол энэ озон бол ерөөсө бүгдийг хийж чаддаг зүйл юм байна. Ер нь нэг зүйлийг хамгийн түрүүнд ойлгох ёстой зүйл бол озоныг юунд ч ашиглаж болно. Тэр байтугай хор тавдрын эмчилгээнд ч гэсэн ашиглаж болно. Хавдрын гол шалтгаан юу юм бэ гэхээр хүчил өргөчгүй улмаас бий болдоггүй. Гэтэл озон ингээд тотгошоо ороод ирэнгүүт тэр чинь тотгошоогоо ингээд озон болоод хүчил өргөч болоод задарчдаг тэр озоноос. Тэгэхээр тэнд нөгөө дутаад байсан хүчил өргөч нь очиж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө хор тавдар цаашаа дэлгэрэх боломжгүй орон зайг бий болгочихж байгаа байхгүй юу? Тэгээ үүнээс гадна л озонд бол маш олон давуу талууд байдаг. Ерөөсөө ач холбогдлууд байдаг. Ерөөсөө антибиотикоор, антисептикээр дархлааг дэмжинэ, тэгээ эдгэрлийг түргэсгэн дэмжинэ. За гэхдээ энэ эмчилгээн дээр бол озоныг ашиглахдаа атмосферын озон буюу агаараас бий болгосон озоныг бол ашигладаггүй. Харин эсвэргээрээ цэвэр хүчил төрөгчөөс озоныг гарган ашигладаг юм аа. Энэ озоныг юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр ангаахын озон гэж нэрлэдэг. Тэгээ 10 жилийн өмнө бол озоноор ажилладаг хүмүүс бараг байдаггүй байсан. Одоо бол маш олон хүмүүс бол озоноор эмчилгээ хийдэг болсон. Испани, Герман, Орос, Энтхэг тэгээ үүн дээр нэмэхэд хэд хэдэн Куб гэх мэт Итали гэх мэт улс орнд бол озоны эмчилгээг бол албан ёсоор бол ерөөдөө хүлээн зөвшөөрсөн эмчилгээ баамаа. Бусад улс орнд бол үгүй тий одоо тийм засгийн газраас нь ч юм уу энэ болохгүй л гэж тий ямар нэгэн байдлаар дарахын тулд тэгэж хэлдэг. Гэхдээ ер нь бол хэд хэдэн эдгээр улс орнуудад бол хүлээн зөвшөөрсөн байгаа. Албан ёсны бүр эмчилгээгээр тэгээ нэг л зүйл байгаа. Озоныг үнэрлэж болдоггүй. Ерөөсө ганц хор хөлөөнөл нь ерөөсөө үнэрлэж болдоггүй. Үнэрлэх юм бол тэр уушгинд гонлоод. Гэхдээ озоныг үнэрлэхгүйгээр бусад маш олон арга зүйгээр хэрэглэх боломжтой байдаг. Арга замаар. За жишээлбэл Герман, Орос, Итали, Испани, Энтхэг
улсуудын FT нь бол яг зөвшөөрчүүд байгаа юм. Тэгээд өөрөөр хэлбэл улс орон болгон алив зүйлийг зөвшөөрөх зөвшөөрөл олгох өнцг нь бас өөр байна тийм. 1840 1840-од онд бол озоны эмчилгээг бол их өргөн ашигладаг байсан байна. 1840-од он. За тэгээ өнгөрсөн жил бол яг албан ёсоор ерөөсөө энэ озоны эмчилгээг бол албан ёсны болгох ёстой гэдэг бол хүсэл бол гарсан гэж багшуулж өгсөн. Тэгээ түүн дээр бол яг дөнгөж сая нэг хэлсэн улс орнуудад бол маш бол клиникийн ерөөдөө бас судалгаанууд хийгдсэн байгаад байгаа. Маш олон ажиллагаанууд бол тэн дээр бол хийгдсэн байгаад байгаа маа. За тэр байтугай хорт хавдрын дархлал хомсдлын өвчин биш. Тэгээ доохын өвчин. За тэрний хувьд хүртэл озоны эмчилгээ бол маш үр дүнтэй. Маш үр дүнтэй. Тэр байтугай ковидын юугаар одоо юу гэдэг нь вирусээр дамжиж ирж байгаа тэр зүйлийг ч гэсэн озон бол яг тэрний эсрэг үйлчилгээг бол дэмжиж өгдөг байгаамаа. За тэгэхээр одоо дараагийн зүйл озон яаж эсийн түвшинд ажилладаг юм бэ? Озон бол маш реактив молекул байгаа юм л да, реакц үзүүлдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл шууд эдэн дээр очиж үйлчилдэггүй. Харин эсэргээрээ шууд реакц хүрээлэн боо орчин дээр биологийн тэр хүрээлэн боо орчин буюу тэр шингэнтэй буюу одоо хүний усан мөн чанартай устай бол нэгдэж бол урвалд ордог байгаа. Тэгэнгүүт тэр хоёр нэгдээд юу болд юм бэ гэхээр peroxide-ыг бий болоод юм аа. Peroxide бол яг савнар хуу. Тэгээ савнг юунд ашигладаг вэ? Угаахад угаалга хийхэд ашигладаг ш тийм ээ. Тэгэхээр озон яг шуудаар тэнд үйлчилдэг гэсэн үг биш. Харин эсэргээрээ озон устай нэгдээд тэгээ тэндээс одоо шууд бусаар бол нөлөө үзүүлдэг байгаа. Өөрөөр хэлбэл тэндээс юу бий болдго юм бэ гэхээр ус төрөгчийн хит эсэл бий болдог. Тэгээ тэр ус төрөгчийн эсэл нь бол тэн дээр нөгөө тэнд хэрэгтэй хүчил төрөгчийн өгөн тэгээ ус төрөгчийн хит эсэл нь тэнд бол одоо цэвэрлэх зүйл юу байна? Тэрийн цэвэрлээд байдаг. Тэгэхээр озон бол өөрөө шууд бол нөлөөлдөггүй, харин эсэргээрээ шууд бусаар ингэж нөлөөлдөг юм аа. Тэгэхээр энэ үн дээр нөгөө озон яагаад хортой юм бэ? Нөгөө талаараа озон яагаад ангаалтын мөн чанартай юм бэ гэдэг. Тэгээ айл ал тал нь энэ байгаа юм. За үүнийг би яг ингэж танилцуулж байгаа үед та яг озоноор би яаж одоо эмчилгээ хийж болох юм бэ? Тэгээ яаж байгалийн зам ёсоор байгалийн аргаар хүн төрөлхтөнд тус болж болох юм бэ? Өөртөөс тус болж дэвжиндээ ижлүүлнэ. Одоо хүн төрөлхтөнд хүртэл энэ озоны эмчилгээг ашиглаж хүн төрөлхтөнд тус болох боломжтой юм аа гэдэг бас ингээ бодоод үзээсэй гэсэн тий. Тэгээ яагаад вэ гэхээр озон ч өөрөө нөгөө хамгаалтын систем чинь энэ ихтлийн маань хүртэл озонтой ихтлийг дээр орж иж байгаа тий. Гадны одоо сөрөг хортой туяануудыг бол озон хамгаалж идэг. Тэгэхээр яг түүнтэй ижилхэн озон бол бидэнд бол маш ашиг тустай хэрэгтэй зүйл байнамаа. Тэгээ гол нь бол нөгөө озоныг яаж ашиглах вэ гэдг нь байна. Яаж ашиглах вэ гэдгийг мэдэх нь их чухал юм аа. Артер одоо таны амьдарч байгаа хоод сайн хүчил төрөгчтэй гэж бодож байна уу? Үгүй тийм ээ. Яагаад одоо клиник тэгэхээр хүчил төрөгчтэй уус, хүчил төрөгчтэй юу, хүчил төрөгчийн эмчилгээ гэж орж ирсэн гэж бодож байна. Клиникуудад гарч ирсэн гэж бодож байна. Яагаад гэхээр хүчил төрөгч хэдий ч орж ирэн төжичний артерийн судсанд явагдах гэмтэлтэй бага байх байхгүй. Тэгээ ерөнхийдөө гэмтэл болдог шалтгаануудын бас нийтлэг шинж нь хүчил төрөгчийн дутагдлаас болж бий болдог. За жишээлбэл сахар одоо артерийн одоо эдийн одоо цусны одоо шархан нэгдэгдгүүч гэдэг юм уу тийм эсвэл үгийн цусны одоо түгэлт нь сайн байдаггүй гэдэг юм уу энэ бүгд бол озон их тустай.
Тэгээ шархыг бол маш сайн ангаадаг. Шарх ангаалтыг бол их бүдэн явагддаг байгаа озон. За дээрээс нэмэх нь озон. Озон гэхдээ нөгөө концентрацийг бас бодож үзэх хэрэгтэй. Бидний яг ингээд яг тийм учраас озоны эмчилгээ хийхэд яг шинжлэх ухаанаар нь сурах хэрэгтэй. Гэтэ хинч сурч болно. Их энгийнээр сурах боломжтой. Гэтэ тэр концентрацийг бол эжжих хэрэгтэй маа. Яг тодорхой 32 45 cc. За тэгэхээр microgram нь тэн дээр байж байгаа та озоны машинаар бол тэгэхээр 30-аас 45 cc бол тохиромжтой гэж үзнэ. За тийм озоныг өгөхөд за үүнийг хэрхэн өгөх вэ? Озоныг яаж өгөх вэ? Озоныг чихээр өгч болно. Шууд нөгөө хийгээр, озоны хийгээр. Тэгэнгүүт шууд чихээр шингээд шууд тархинд очиж үйлчлэнэ. Шууд танд сэргсэн мэдрэмж төрнө. Таны тархит сэргээл явна. Антиоксидантууд ч өвөгдөд эхэлнэ. Таны тархи сэргийг амьдлаг болоод ирэх юм аа. За тэр байтугай озоныг уух усандаа хийгээд тэгээд уурж болно. Тэгэх юм бол хоол боловсруулах системд нь тэр чигтээ амьдлаг болж эхэлнэ. Тэгтээ нөгөө нэг озоныг очиж үйлчлээд байгаа шүү дээ. Тэр озон чинь устай нэгдээд тэнц чинь нөгөө нэгдэл бий болгож байгаа. Тэндээс бий болсон нэгдэл нь бол тэр үйлчлэгийг үзүүлж байна тийм ээ. Тэр усыг уухад тэгээ антибиотик, антибактерийн үйлчилгээтэй болчдөг байхгүй? Болдго юм аа. Үйлчилгээ үзүүлдэг юм. За озоны хийг бас өөрөөр бас ашиглах арга нь гэвэл би ерөөхдөө маш олон аргаар үзсэн л дээ. Тэгээд та ядад нөгөө дубаадлахаар озоны усыг уулгаж үзсэн шүү дээ. Нүдэн дээрээ хідүүлээ тусааж үзсэн, чихэндээ тусааж үзсэн, хамрандаа тусааж үзсэн, шүдэндээ тусааж үзсэн, гахалтайсэн тийм ээ. Тэгэхээр озоны усыг зүгээр аваад өдөр болгон та шүдээ зайлж болно, амаа зайлж болно. Тэгэх юм бол таны шүд цэвэрхэн байна. Тэр байтугай таны шүд гялзаж эхэлнэ. Гэхдээ концентрац нь яг тодорхой байх хэрэгтэй. Мэдээж за тэгээд нөгөө нэг халдвар авсан шүд буйлч гэдэг юм те тэрүүн дээр бол бараг шүдний эмнэлэгт очих шаардлагагүйгээр та озонжуулсан усаар ажиллах юм бол ер нь бол зүгээр болно. Гэтэ би бол алив зүйлийг хийх шийдвэр хийхээс өмнө хамгийн түрүүнд эмчээд үзүүлээрэй гэж зөвлөнө. Мэдээж эмчээд үзүүлсэн зөв. Түүний дараа шийдвэрээ гаргах нь зөв юм аа. Алив зүйлийг эмчилгээ өртөө ихтэй. Тэрүүн дээр бол. За озон бас дээрэс нь давхлааны системийг дэмждэг, сайжруулдаг. Хоёр үүрэгтэй. Байгалийн дархлаа гэж байна, озоны дархлаа гэж байна. Ялангуяа дархлааны асуудалтай. Тэгээ дархлааны эмгэгтэй ч юм уу тэгээ дутагдaltaй хүмүүсийн хувьд озоныг өгөхөд тэр хүмүүсийн дархлаа сэргэж эхэлнэ. Тэр хүмүүс сэргэж эхэлнэ. Тэгээд тэр одоо өрөвсөл бол маш хурдан бас гадагшдаг байгаа. Тэгэхээр озон яаж ингэж үйлчилдэг юм бэ? Ямар хөө өөрчлөлт гаргадаг юм бэ гэдгийг санаад маш том шинжлэх ухаан байдаг юм аа. Тэгээ биохимитрийг яаж үйлчлдэг тэн дээр бол маш том байдаг. Тэгээ тэрүүний хэдүүлээ судлал зөндөө одно. Тэгээд би ч яг бүгдийг мэдэхгүй гэхдээ. За ямар ч байсан хамгийн ихний ерөөдөө бол озон нэмэлт бол 90 би тоогийн дүнсээс сонсоггүй. Гэхдээ энэ бичлэгийн орохоор тэр тоог нь ямар ч байсан 1800-аад хэдэн он гэж багш хэлдэг лөө. Хамгийн түрүүнд бол доохон эмчилгээг эдгэхийн тулд озоны эмчилгээ гарч ирж байсан юм аа. За түүний дараа бол дахиж 1900-аад онд бол дахиж озоны эмчилгээ бол гарч ирж байсан байгаа. Хамгийн гол нь хэдүүлээ озоныг хэрхэн хэрэглэхээ мэддэг байх хэрэгтэй. Хэрхэн ашиглахаас мэддэг байх хэрэгтэй. Тэгээ концентрацийг зөв хийчих юм бол озоны ус бол ерөөсөө аюулгүй. Гэртээ хүртэл хийх боломжтой озон бол озонжуулсан усыг. Тийм битээ нөгөө нэг озоноор тэгээ бүр хамааралтай бай гэсэн үг биш шүү дээ. Энэ чинь бол 5% те эдгэрлийн процессын 5% байгаа ш. Ер нь 5% нь бол таны өөрөө эдгэрлийн чадамж байгаа. Тэгэхээр ингэж ийм гадны зүйлийг ингээ ашиглаад өөрийнхөө дотоод чадамжаа болгох
орчуулах боломжтой байхгүй. Хүүхдүүдтэй хүртэл озоонжуулсан ус өгöd байх юм бол хүүхдүүдийн чинь дархлаа сайжраад байна. Тэгэхээр нөгөө гол нь витамин ч нөө ямар ч байна, эрдэс байц юу байна, яг үнийхээр бие маань өөрөө үйлдвэрлэдэг байхгүй. Тэгэхээр тэр бие үйлдвэрлэхэд нь хамгийн гол нь биеэ дэмжиж өгчих юм бол хүүхдүүд бол ханаад манаад гөрөнж гэдэг юм уу тиймэрхүү зүйл бол бага байна. За озоныг ашиглах За озоныг хэрэглэхээс өмнө озоно маш ойлгох хэрэгтэй. Өөрөө биеэрээ туулах хэрэгтэй. Мэдрэх хэрэгтэй. Ойлгохын тулд та сурах хэрэгтэй. Сурхаасаа өмнө биеэрээ туулах хэрэгтэй. Тэгэх юм бол нэрээ энэ чинь ажилтг юм биш үү? Өөрчлөлт гэж байна шүү дээ гэдгийг та тэгэнгүүтээ та сурмаар санагдана. Тэгээ сур. Тэгээ тэр сурсан зүйлээ хүнд одоо нөгөө туршихаасаа өмнө эхлээд өөр дээрээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Та өөртөө хэрэглээд би тэр хүнд одоо зөв юм өгсөн багтаа буруу болохгүй байгаасаа гэж бөс чинь гэдэг бодлохгүй. Ерөөсөө юмаа тодорхой мэдсэн өөрөө биеэрээ туулсан байх хэрэгтэй. За жишээлбэл миний хувьд бол озоны хийг чихэнд байхад би амандаа хүртэл хийж үзсэн. Би амандаа хийхдээ. Гэхдээ би тэр озоны агаарыг амсгалахгүй байхгүйгээр би яг тэгэж ам руугаа оруулсан байгаа. Тэгэнгүүт тэр озон нь миний аман дотор байгаа шүлс рүү буйвол энэ бүх хэсэг дээр очоод шүдний урдал, хойдол би бүх хэсэг дээр ерөөхдөө хаана одоо нөгөө цоорлолтой хэсэг байна тэр хэсэг дээрээ бол би озоныг бол ашиглаж байсан байгаа. Тэгээ булчиргааны системээр дамжаад ерөөсөө нөлөөлөл бол ингээд байсан. Тэгээ ерөөхдөө бол хэрэг хэмжээгээр авах уу гэдэг бол их чухал байна. Би тэр байтугай ус амандаа хийгээд тэгэнгүүтээ шууд тэр озоны хийгээ тэр аман дотор байгаа усанд хийсэн байгаа даа. Тэгтээ тэр жоог хэцүү төвхтэй процедур. Тэгэхээр тэрийг бол шууд юу гэдэг биеэ дагаад хийхгүй тэрийг сурж байгаа ч юм уу эсвэл та надаас суралцж байгаа үедээ яг нэг чиглүүлэг авч байгаа хийх хэрэгтэй тийм нарийн зүйлэг бол. За тэр байтугай озоноор усаа тэр чигт нь ариусгаж болно. Chemotherapy гэж нэрлэдэг. Major chemotherapy гэж нэрлэдэг. Тийм арга бол байдаг. Ерөнхийдөө бол озоныг ингээд цус руу идэг эсвэл цусыг гаргаж агаад озоонжуулсан цусыг буцаагаад идэг гэдэг юм уу? Хоёр янз ба. Нэг нь болохоор яг ингээд озоныг ингээд нөгөө нэг юутай шингэнтэй ингээд хийнгүүтээ одоо туслаад шууд цус руу хийж цусыг ариусгах. Эсвэл бүр цусыг авчаагаад озоонжуулж ариусгангуудаа тэр цусыг буцааж юулах, буцаж тарих. Тийм хоёр бас арга байдаг. За яг тэр ариусгах дээр бол ариусгах машин бол байх хэрэгтэй шүү дээ. Тэр тусдаа бас нэмэлт бол ангаах юм болж хэрэгтэй. За дархлааг дэмжихийн тулд дархлаанд өдөөл хийхэд бол ерөнхийдөө бол юу гэдэг жохон цуснаас нь авч байгаа тэгээ озон хийж байгаа. Тэгээ озонжуулсан цусыг нь буцаагаад ингээд өгзөг тараагаар ч юм уу булчин руу ингээд тарих боломжтой. Тэгэхээр энэ бол ангаахын зүйл. Ангаахын яг юу эмч байгаа үед бол хүмүүс хэрэглэж болно. За хэдүүлээ ерөөсөө энгийн бусад одоо бидний хувьд хийж чадах арга зүй юу вэ гэдгийг бас ингээд харах хэрэгтэй. Жишээлбэл гэхдээ түүнээс гадна юу байдаг юм гэхээр ерөөдөө бол хинч би тариа хэмээг байгаа л да. Тэгэхээр ерөөдөө тариагаар бас озонжуулсан хэмжээний хийх боломжтой. Тийм тэгэхээр ерөөдөө бас миний хувьд бол би биеэрээ туулчаад ярьдаг хүн. Тийм тэгээ ер нь надад сайн биш зүйл сайн үр дүн гарахгүй бол би тиймэрхүү юм бол ярьдаггүй. Би 20 ml 20 мл-ийн озоныг аваад тодорхой концентрат байгаа. Тэгээ би юу тарьж үтсэн өөрлөгөө. Миний одоо нөгөө хамт ажилладаг одоо найз одоо тэр хамтрагч маань бол над руу ингэж зөөлнөр бол тарьж исэн байгаа. Тэгээ ангаахын талаар нь хэлж байгаа шүү. Тийм болохоор та ерөөдөө ийм процесс байдаг юм а гэдгийг л ойлгож байгаа. Ангаахын талаар нэмэлтээр. Тэгэн 20-оос 25 минут болсон байгаа. Тэр 20 мл хийг оруулахын тулд тарьж болно. Тэр байтугай өвдөгний үе, мөрний үе тэр байтугай нүүдлүү хүртэл тарих боломжтой. Ер нь бол хаана өвдөлт байна тэр газар бол тарих боломжтой байдаг. Гэхдээ тэр бол жоохон ангаахын юм байна. Одоо би болохоор озоныг
одоо тэгээ заавал ангаахын эмч хүн биш ч гэсэн яаж хэрэглэж болох вэ гэдэг талаас нь ярьж байгаа. Та хэд нөгөө нэг сауна байдаг шүү дээ тий? Тэгээ аюулын тийм сауны тийм нөгөө нэг юу байдаг шүү дээ. Сауны өрөө. Тэгээд тэрүүн дээр болохоор озоны хэмж болно. Тэгэнгүүт тэр уурын саунд нөгөө озонтой орчхоор тэр озон нь шууд арьсанд шингээд ерөөдөө бол тэгэх боломжтой гэсэн portable буюу тий яг ингээд хааж авч явах тийм саунаар бас авах боломжтой. Тэр байтугай яг озоны ингээд нөгөө өрөө гэнэ нэг одоо нэг жижигхэн кабинет авангуудаа тэрүүн дээр озонтой хослуулаад тий бүхэлдээ ингээд үйлчилгээ явуулж болно. Тийм мэдээж ширүүнд бол дандаа хугацаа байна. Хугацааны хязгаар гэж байна, концентрацийн хязгаар гэж байна. Тэгэхээр озоны саунаар эмчилгээ хийх боломжтой байдаг. Озоны усыг хүртэл бид хийх боломжтой. За тэгтээ тэр нөгөө нэг озоны сауны хувьд бол тэр озон нь гадагшаа гарч явахгүй. Ерөнхийдөө бол яг ингээд дотор яг тэр сауныхаа өрөөнд дотор л байдаг тийм байх хэрэгтэй. Ер нь бол гадагшаа тэр озоныг гаргахгүй. За тэгэнгүүтээ юу гэдэг нь тий озон жуусан усанд орж болно, ваанд орж болохыг озоныг хийж байгаа. Тий озоныг бол маш олон аргаар бол хэрэглэж болох байгаа. За цэвэршүүлсэн усанд бол шууд ингээд нөгөө озоныг хийгээл тэгээ шууд тэрийг ууж болно. Тэгээ 20 минутын үйлчилгээ үзүүлнэ ерөөхдөө бол. Тэгэл 20 минутын дотор тэр чинь ингээд явсаар байгаад биохимик бол ариусгах юм аа. Озон усанд хүрэх мөчөд шууд тэр озон задардаг. Бүр микросекунд байтугай маш хурдтай задардаг. Тэгэхээр тэр усан дотор өөрөөр хэлбэл яг озон биш усан дотор бий болсон химийн урвалыг бид уугаад байгаа гэсэн. Тэр ус төрөгчийн хитээсэл тэгээд нөгөө хүчил төрөгчтэй тэгээ устай нууж байгаа гэсэн. За тэгэхээр нэг зүйл 20 минутын дотор уу гэдэг нь ер нь бол ерөнхийдөө бол усыг озон жуусны дараа шууд 20 минутын дотор л уух хэрэгтэй. Ер нь 20 минутаас удаан байх юм бол тэр чинь озонгүй ус болчихно. Тийм учраас ер нь бол озоных нь юу багасчихна. Тийм учраас 20 минутын дотор ер нь озон жуусан л бол шууд уучих хэрэгтэй. Гэхдээ ACE оюун санаатай ACE MEF-ээр тийм ACE оюун санаатай озоны аппаратаар озон жуус ууж ч юм уу эсвэл ACE MEF озон жуусан ус бол өөр. Тэрний хувьд бол тэр чинь нөгөө нэг 10 дахин чадамжтай учраас нөгөө тэр хүчээ хадгалах хугацаа нь бол илүү удаан байдаг. За озоныг өгөх бас нэг арга бол анусаар дээрээс нэмгэн өтрээгээр өгөх боломжтой. За жишээлбэл юу гэдэг нь те эмэгтэйчүүдийн асуудлууд байдаг шүү дээ. Одоо янз янзын асуудлууд уурсаж. Тэгэх юм бол яг тэр өтрээгээр нь дамжуулаад тэр озоныг өгөх боломжтой. Тэгэнгүүт озон ороод тэнд нөгөө шингэчих байхгүй. Тэгэхээр яг нөгөө нэг өтрээ рүү ордог ч юм уу анус ордог тусдаа хоолой байдгийг. Тий озоны бүр багц дотор хүртэл хэрхэн бүтэн бие дээрээ ажиллах вэ гэдэг дээр тэр озон анусаар шулуун гэзээр дээрээс нь нэмэх нөгөө нэг өтрээгээр дамжуулах хэрхэн хэрэглэх вэ гэдэг тэрүүнд нь зориулсан тусдаа багж нь бас байдаг хоолой. Тэр хоолойг нь ашиглаж агаад өтрээнд бол эмчилгээ хийх боломжтой. Тэгээ ерөөсөө ийм нөгөө бидний хувьд бол бүр тэр байтугай тэнд нөгөө озоны бүр том багц гэж байдаг хгүй багц гэм одоо озоны систем. Тэгээ ерөөсөө тэр шигтээ том чамдаантай тэнгуү танд дээр яга бүтэн бие дээр бүх талаас нь озоноор ажиллахад зориулсан багжуудтай. Тэгээд бол ерөөдөө бол эмэгтэйчүүдийн ямар ч асуудал байна те халдвар малдвар юм хон байх юм бол тэр өтрөөгөө дамжуулаад ажиллах байна. Гэхдээ энэ ангаахад ашиглаж байгаа эмчилгээнд ашиглаж байгаа озон цэвэр хүчил төрөгчөөс бий болох ёстой. Цэвэр хүчил төрөгчөөс гаргаж авсан озон байх ёстой. Энгийн агаараас бий болгосон цэвэр агаар озон дээр чинь өөр нэгдлүүд байж штэ.
Гэтэл цэвэр хүчил төрөгчөөс гарч ирсэн озон бол ангаахад тий эмчилгээнд ашиглахад болдгиймаа эмчилгээний озон гэж нэрлэгддэг юм аа. Тийм учраас озон ашиглаж ингээд тий агаараар гаргаж авсан озоныг тий өтрөө одоо юу гэдэг тий усандаа хийгээд ч юм уу битгий хэрэглээрээ тэр бол арай өөр. Тэр байтугай би озоныг цэвэр биш хүчил төрөгчөөс гарч ирсэн озоныг хүртэл ашиглаж үзсэн. Ялгаа нь юу юм гэж харахад хамгийн түрүүнд ялгаа нь бол ер нь надад ямар ч өөрчлөлт гараагүй. Тэгээ ерөөдөө бол өөрчлөлт гараагүй учраас за ингээд ер нь бол өөр гэдэг юм байна гэдгийг. Ерөөдөө бол яг ингээд зохицуулж байгаа би яриад талсан. Тэгэхээр ерөөдөө бол боломжтой зүйл юу байна вэ? Одоо орчин үеийн ангаах гонд тэг хүнийг ангаахад багш ингэж хэлээгүй л дээ. Гэхдээ би энэ дээр нэмээд хэлээ те. Орчин үеийн ангаахууд хүнийг ангаах ямар боломжууд байдгийн бэ гэдгийг нэг боломжийг нь би таагаад те озон байдгийм шүү гэж ингэж танилцуулж хэлж байгаа маа. Тэр байтугай ингэж чихэвч аваад чагнуур аваад чагнуурынхаа нэг талыг чагнуураар дамжуулаад озоныг авах боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө бол ямар ч хоолойгоо озоныг авах боломжтой. Гэхдээ нөгөө тэр хоолой нь силикон хоолой байх ёстой. Тэгээд одоо юу гэдэг чагнуураар чихэндээ хийлээ гэж бодоход озоноо маш зөөлнөр чих рүүгээ оруулахад озон бол чихэнд бол орж ирнэ. За энэ чагнуураар дамжин озоны эмчилгээ хийх бол хамгийн энгийн арга, хамгийн амархан арга. Би хоёр хоолоогоор нэг хоолоогоор тий янз янзын хоолоогоор хийчихсэн. Тэгээ чагнуураар ажиллах нь бол надад хамгийн амархан юм байна гэж бодогдсон. Хамгийн амархан ээгэл юм байна гэдэг. За өвдөгний өвдөлт байлаа, хөлний өвдөлт байлаа гэж бодоход За өвдөгний үеийн асуудалтай ч гэдэг юм хөлний одоо өвдөл мөгдөлтэй тохиолдолд бол тийм баг буюу уугт байдгийг яг хөлөнд зориулсан ууч ч юм уу тий одоо энэ үн зөв. Тэгмүүд тэр нөгөө хоолондоо ингээ гараа ч юм уу тий хөлөө хингүүтээ цаанаасаа тэр нөгөө нэг озон оруулах хоолойтой тэрүүгээр ингээ озон янгууд тэр озон шууд тэр өвдөгний хэсэг дээр хөлний хэсэг дээр бол ажиллаад ирэх боломжтой. Тэр бодгоо бүтэн биеийн одоо энэ ямар ч хувц өмсгүйгээр бүтэн биеэрээ ингээд орох бас боломжтой байдаг. Боломжтой тийм ууч ч гэсэн байдаг. Тэгээ ялгааны юу юм бэ гэхээр нөгөө хэдүүлээ вананд ороход бол тэр чинь нөгөө аль хэдийн усанд ууссан байж тээ тэр озон. Харин энэ дээр шууд уутан дотор байнга тийм шокн дотор байнга ингээд шууд озоныг ингээд хийхээр тэр озон бол шууд биений хөлсөөр дамжаад бие шингэж байгаа гэсэн арьсаар дамжиж шингэж байгаа. Инхээр нөгөө нэг энэ озоноор бол ерөөдөө шууд тий одоо эмчилгээний үйлчилгээ бол явуулах боломжтой. Та өөрийнхөө бүр бизнесээ явуулах ч боломжтой. Гэхдээ энэ озоны юг хийхээс өмнө хамгийн түрүүнд та өөрөө биеэрээ мэдэрсэн байх, мэдэрч туулсан байх нь гол юм аа. Тэгээ цусны эргэлт хүртэл нас ахих хэрэг багасч эхэлдэг. Тэрүүн дээр удаашрч эхэлдэг. Тэрүүн дээр бол тий озоныг бас ашиглаж болно. Озонжуулсан тос бас байж болно. Тосонд озон хийгээд гэхдээ тийм озонжуулсан тосыг бий болгоход 45 хоног хэрэг болно уу? Яг ус. Оливын тосыг бол хамгийн амархан тий ерөөхдөө бол нийтлэг ашигладаг тос байдаг. Тэгээ оливын тосоор бол яхаар жоохон шингэн биш хатуудуу тос бий болоод явчихдаг. Яагаад гэхээр тийм ч олон нэгдэл бий боломжтой. За яг энэ озонжуулсан тосыг ACE оюун санаа гар бүр идэвхжүүлээд тий процесслоод өгөх юм бол тэр бүр 10, 20, 30, 40 хэдэн жил тий олон жил бол тэр нөлөө нь тий үйлчилгээгээ хадгалдаг тийм тос байх боломжтой. Озоныг та үе рүүгээ шууд тариагаар гэж болно. Бид хүмүүсээ хэлсэн шүү дээ. Өөрийнхөө үе рүүгээ шууд эсвэл өвдөж байгаа булчин руугаа шууд тарьж болно. Гэхдээ тэр тарианы зүүн маш нарийнхан байх хэрэгтэй. Энэ чи хийштэй. Тийм тэгэхээр. За яг ингээ булчин руу тэр озон ороод ирэхэд эхэндээ жоохон өвдөлт байна. Тэгээ гинт зогсчих. Одоо нөгөө мэдээ алдуулт байна. Мэдээ алдуултыг ерөөсөө өвдөлтөхгүй болоод ингээ авчдаг юм аа озоныг тарахаар.
За шууд тариагаар хийх нь бол би ерөөдөө бол нөгөө нэг хамт ажилладаг эмч найзаахад тусламжтайгаар тий миний хажууд байхад тий надад бол ингэж тайрж өгчээсэн. Гэхдээ бол энийг бол тий мэдхгүйгээр бол хийгээд юм. Тэгээ тэр газыг хийг бол бас ингээ багаар оруулах. Тэгээ ер нь бол жоохон ингээ хит оруулах юм бол зүрх ингээ юу яагаад гэж логшоод ингээ төгшөөд юу ачаад тэгээ бэлбэгнээд эхэлчихдэг. Тийм болохоор багаар удаанаар. Тэгээ озоны эмчилгээ бол ерөөсөө таныг залуу байлгах тий эрүүл байлгах ерөөсөө арга юм шүү. Ерөөсөө тэрүүн дээр бол маш их судалгаанууд байдаг юм аа. Олон язгаар озоныг хэрэглэх боломжтой байдаг юм аа. За тэнээр бол яг нөгөө хяналтын судалгаа дээр бол хийгдэггүй байгаа нь та. Гэхдээ одоо аюурведийн одоо эмчилгээний хувьд бол хин нэгэн хүн энд нь за энэ болно гэж албаасаар зөвшөөрөөч ч юм уу болсон зүйл биш. Тэгэхээр ерөнхийдөө бол яг хүмүүс бол өөр дээр хэрэгэлдэг. Тэгээ хэд хэдэн улс орнууд те Герман, Орос ч гэдэг юм уу, Итали ч гэдэг юм энэ улс орнууд хүлээн зөвшөөрч эмчилгээ байгаа. Тэгээ үнэхээр яг хүний хувьд те үнэрлэхгүй л бол тэгээ яг зөв концентрасаар хэрэглэж чадах юм бол ерөөсөн хамгийн versatile эмчилгээ байгаамаа. Ямар ч асуудалтай хүн байна. Ямар ч асуудалтай хүн байна тэрүүн дээр бол озоныг хэрэглэх боломжтой ерөөсөө. Тэгээ хамгийн одоо судалгаа хийгдсэн хэсэг нь хаана гэдэг юм бэ гэхээр ерөөдөө бол өвчин намдалт, өвчин зохицуулалт тэгээд шарх эдгэлтэн дээр озоны эмчилгээний судалгаа хийв. Тэгээ тэн дээр бүр соён нэмчих юм бол бүр гайхамшиг бол. За жишээлбэл та өөрийнхөө платформ одоо DRPF-ийн платформтай хүмүүс биш тийм мастер багаж гэдэг юм ээж байгаа. Тэр бол бидний таны ээс оюун санааны өсөн хөгжлийг, сүнсний өсөн хөгжлөлтийг бол тий хураагаад тэгээ таны одоо хийж байгаа бүтээгдэхүүн болон тий багаж тэгээ таны хийж байгаа үйлчилгээнд бол нэмэгдэх байгаа. Тэгээ яг таны тэр хүрж байгаа өндөр бол бүтээгдэхүүн дээр миний ээс оюун санаа байна, таны ээс оюун санаа байдаг тий DRPF платформ дээр бол. За озоны эмчилгээний хувьд та яг өөр дээрээ ингээд тий эмчилгээ хийгээд өөр дээрээ ингээд гайхамшиг ингээд тий ингээд нэг харлаа гэхэд танд гарсан тэр өсөн хөгжилч чинь таны бизнес одоо DRP платформоор чинь дамжуулагдаад бас хадгалагдаад таны одоо бүтээж байгаа зүйлээр бол нэмэгдэх юм аа. Тэгээ озоны ямар эмчилгээ та бүтээмээр байна? Тэр озоны эмчилгээ бас та озоны эмчилгээ явуулъя тэгээ платформоор дамжуулъя гэдээ ингээд бодоход тэрүүн дээр бол таны онцгой мөн чанартай байна. Яг ижилхэн озоны эмчилгээ хүн болгонд явуулахад танаар дамжагдаад хийж байгаа озоны эмчилгээ бол таны охин мөн чанартай бол байна. Тэгээ нөгөө талаараа бол алив зүйлийг хизээч битгий эргэлзэж байгаад хийж байгаараа. Ерөөсөө л эргэлзгээгүй яг үнэхээр болно гэдээ өөртөө ингээ хийгээд те туршаад ингээд үзсэн үедээ хийх bod бол тэр эмчилгээ бол үр дүнтэй байд юм шүү. Тэгээ мэдээж озоны хувьд бол ингээд юу гэдэг нь те сүүлийн үед ингээд гарч ирж байгаа эмчилгээ ерөнхийдөө бол үр дүн гарсан хітэд орж байгаа гэсэн ерөнхийдөө бол бацгаан нэлийн олон туршилтууд хийн гэдэг зүйл байдаг. Гэхдээ озон бол яг үнийг антибиотик бий болохоос ч өмнө ч ашиглагддаг байсан. Тэгээ ерөнхийдөө бол озон бол хорт тий мэдрэлийг бол сэргээдэг юм байна. Мэдрэлийн сэргээлт бол их хэцүү шүү дээ. Мэдрэлийн сэргээлтийг хийдэг юм байна. Хорт хавдрыг ухраадаг юм байна. Тэ эдгэрүүлдэг юм байна. Тэгээ олон зүйл дээр бол туршилт бол би ингээд хийж үзээд ерөөсөө озон бол их үр дүнтэй юм байна гэж гарч ирсэн байгаа. Тэгээд зүгээр озоны хувьд бол аюултай нь юу юм бэ гэхээр зүгээр л амьсгалах. Озоныг амьсгалж өгөөсөө болдгоо. Озоныг амьсгалах юм бол тэр бол шууд уушгийг гэмтээдэг. Уушгид өрсөлдөж бий болдог. Тийм учраас нөгөө багш нь бол тий амьсгалгүйгээр бусад арга замаар хийхээр бол багжууд нь бол хийгддэг байгаа. За гэхдээ озоны эмчилгээ хий гэж бодё.
За тэгээ мэдээж озоны юудгийн том опрод эдрийг аваад ингээд юу гэхэд чинь тэр чинь үнэтэй штэ. Тийм болохоор ерөөхдөө бол өөртөө гэрээрээ яаж озоны эмчилгээ хийх вэ гэдэг аппарат яваад өөр дээрээ ажиллаад ингээд хийхтэй. Яагаад вэ гэхээр озоны эмчилгээ чинь нэг удаа ороход амар үнэхээр үнэтэй байдаг. Ерөөхдөө $1000 ч юм уу $10,000 ч юм уу үнэтэй байдаг. Тийм учраас ерөөсөө та админ гэртээ ер нь бол озоны эмчилгээтэй байвал их зүгээрээ. Тэгээ өөрөө өөртөө туршиж үзэнгүүтээ тэгээд өөртөө туршилт одоо өөр дүнгээ хаарсныхаа дараа бусдад ингээд тэрийгээ тий үйлчилгээ болгож явдаг ч юм уу. За хоёрт нь болохоор озоны ус. За гуравт нь болохоор өтрийгээр дамжуулан бас тий ашиглаж болно. Ер нь бол жоохон хоолоогоор тий өтрээр рүү ч юм уу шулуун göz рүү хийх бол нэг тийм угтай бол биш. Тий өтрөө байхгүй ч гэсэн би юу шулуун гэзээрээ бол хийж үзсэн. Тэгээ хүмүүс бас тий өтрээгээр ингээд хийхэд ямар байна вэ гэдгийг үзэн. Тэгээд ер нь бол тэгээд тэр чинь бол яг хүмүүст бол тохгүй шүү дээ тий одоо та яашигээ хийгээрээ одоо ингээд тийм тухтай бол биш. Тийм учраас хамгийн энгийн амархан юу вэ гэхээр озоончоос усыг л уучих хэрэгтэй. Тэр нь бол тэн дээр бидний хувьд бол яг тэрүүн дээр яг үүн дээр нэмээд ээс оюун санаатай бүр ингээд нэмээд үзэхээр илүү өөр дүн тэр мэдрэлийн сэргээл эдрийг хүчтэй явуулж байгаа учраас тэгэхээр заавал өтрөө хийн гэхгүйгээр шууд озоончоос усаараа амжуулаад уухад тэгээ тэр уусан ус чинь тэр одоо тухайн хэсгүүд дээр очиж эдгэрлийн процессыг дэмжих боломжтой. Тэр ерөөсө маш энгийн ийгэл тэгсэн мөртлөө ямар ч зүйл дээр үйлчилж нөлөөлж дэмжиж чаддаг тий арга зүй бол ерөөсөө энэ озоны эмчилгээ байна гэдгийг гаргаж ирсэн юм аа. Тэгээд тэн дээр нь бол туршилт хийгээд тэгээ ээс оюун санааны нөхөд бүр хүчтэй байт юм байна. Ийм арга зүй байт юм байна шүү гэдгийг бол таадтай хүргэлээ. За ингээд сонсоо та хэдэд минь озоны эмчилгээ сонирхолтой байна уу? Тэгээ озоны эмчилгээтэй ер нь холбоотой асуулт байна уу? Астм нөгөө фосны харшилтай юм аа. Астмд нөлөөлөх болов уу гэсэн байна. Бүх өвчнөд ажиллана. Яа тэгэхээр дархлааны системийг хэллээ шүү дээ. Тоосны харшил чинь дархлааны асуудалхгүй. Дархлааны систем дарагдсан учраас би басан байгаа. Тэгээ мэдээж нөгөө өөрсдөө хөтөлбөрөөс болж байгаа тархины оюуны төлөвөөс бас болж байгаа. Хамгийн түрүүнд толгоонд яг ингээд озоны эмчилгээ хийгээдгээр толгой эхлээд тайвширч эхэлдэг. Тэгэнгүүтээ шууд биеэр дамжиж явахдаа бие шингэдэг. Тэгэхээр 100% бол ер нь бол яг тэгж эмчилгээ хийхэд бол тэгээ амаараа дамжуулж тий одоо нөгөө усаар нь дамжуулж бол хийх боломжтой. Ямар ч эмчилгээ өвчин дээр бол ажиллах боломжтой. Ямар бодол орж иж та хадад тий асуумаар зүйл байна уу? Ярмаар зүйл байна уу? Та минь ярмаар байвал тий гараа өргөөд эсвэл тий юугаа комментэн дээр бичээд юу асуумаар байна? Ийм гараа өргөөд тэгээд хэлээрэй. No question. Үнэхээр асуулт нь юу вэ? Асуулт нь нөгөө мишокийг яг хэд дээр нь тавих вэ? Хэдэн минутаар үү? Тэгээд би бүр өөр дээрээ туршаад бүр гайхалтай байгаа. Yeah, yes, I've been experiencing the ozone on myself, and it's giving a wonderful result, wonderful actually effect. Main question is, teacher, about the ozone sauna. How long should it be done, and at what level the concentration should be? 27 minutes, and I have told you change it to 40-45. 40-45. Тийм ээ. Озоны сауны хувьд болохоор саун гэдэг нэг мишоктой сауны хувьд ярьж байна шүү дээ. Озоны мишоктой сауны хувьд бол 27 минут. Тэгээ хэмжээнд бол 40-45 дээр. Okay. And you can combine it with steam. If you have steam, you can combine it with steam. За, уур байвал ууртаа бас хослуулж болно. Уураар дамжуулж бас хослуулж. Нэг хүсэлтэнд багшаас би нөгөө мөсөө ингэж бүр бэлэн болгоцсон. Тэгээ мөсөө өгөх юм савыг ч бэлэн болгоцсон. Тэгээд багш руу мэйл бичсэн. Тэгээд миний мөсийг ингэж идэвхжүүлж процесслоход одоо
яаралтай энэ асуудлыг шийдээд өгөөч гэж хүсэж байна. Тэгээд мөсөө хүмүүст ингээд түгээхийг хүсэж байна. Yes. Yes, teacher. Teacher, I have just one request. It is, I have prepared already the ozonated ice, and I have already packed all the packages. And now all I need is to make it an ACE intelligence process. ACE processing is left. So can you please take my request and make it processed? Yeah, you have sent it. Did you write the costs and everything? See, you have to prepare on the cart page, you need to prepare a product, the picture. Then you need to write a little details about it, 3 short lines, then a short summary. Then you have to tell us the price. So we'll say, well, that price will work or not. So we have to do that. And then you have to tell us the stock you have. Do you have 100 pieces of that ice, 100 packs of the ice? That's what it is. That's how it starts. За тэгэхээр мэдээлэлээ багшууд дахиад явуулаад өгөөрэй гэдэг чинь тэрүүн дээр бол ингээд нөгөө юу ийм байх хэвээр одоо нөгөө албан ёсоор озоонжуулсан усыг ASMF озоонжуулсан мөсийг бий болгож штэ. Тэгэхээр энүүн дээр бол тэрнийх нь зураг нь байх хэрэгтэй. Гарчиг нь нэр нь байх хэрэгтэй. Богино тайлбар, урт тайлбар байх хэрэгтэй. Деталууд нь байх хэрэгтэй. За тэгээ яг үнэхээр одоо үнэн нь хэд байх юм гэдэг нь байх хэрэгтэй. Үнэн нь яг үнэхээр энэ үнээр хүмүүс хүргэж болох нь гэдгийг харж агаад болно гэх юм бол тэр үнээр нь бол хүрэх байгаа. За тэгвэл өөрт байгаа нөөц нь бас хэд байна? 100 шиг хэрэгтэй савлгаатай ингээд байна уу? Тэр нь бас ингээд бэлэн болсон байна уу гэд тэр мэдээллүүдэд дахиад ингээд явуулаад өгөх юм бол багш шууд хараад тэгээ тэн дээр нь бол илтгэжүүлэх юм байна. Thank you, teacher. Thank you. Сүнил гараа өргсөн байна. За асуулт нь юу вэ? Халдвар дээр та жишээ хэлсэн амны халдвар тий. Тэгээд ингээд тэн дээр бол ингээд эмчилгээ хийдгээ гэсэн юмсан. O3 яг яадаг юм бэ гэхээр O3 буюу озон. Яг үнийг хэлэхэд бол озон яг ангаагаад байгаа биш. Харин эсэргээрээ тухайн хүний бие өөрөө тэр эдгэрлийн процессыг хийхэд тэрүүнд нь тус дэмжлэг өгдөг гэсэн. Озон яг засдаг биш. Озон яг тэр халдварыг арилгадаггүй. Тэр хүрээлэн борчныг өгдөг гэж болох уу гэхээр озоны хий одоо тухайн хэсэг дээр очихоор хүрээлэн борчныг чиний зөв хүрээлэн борч билдэг. Дотор аман дотор ус байгаа шүү дээ. Шингэн байгаа, шүлс байгаа тийм ээ. За тэнгуү тэрүүндээ холилддаг. Тэнгуү тэн дээр яг хэрэгтэй зүйл нь бий бод нэгдлэн бий болдгийм. Ус тэгээд ус төрөгчийг хитээсэл. Тэгээ озон бол усанд хүрлээ шууд задардаг. Озоноор шууд усанд хүрлээ. Тэр O3 молекул чинь тэгээ шууд ингээд нөгөө задардаг байхгүй. За тэнгуүдээ тэр чинь нэг юмтай нийлнэ. Одоо жишээл устай ингээд нийлэнгүүч тэр чинь нөгөө ус төрөгчийн хитээслийг бий болгож байгаа. H2O2. Тэр нь бол савн шиг материалтай. Тэнгүүдээ тухайн хэсгийг цэвэрлэж эхэлдэг гэсэн. Тэгэнгүүтээ таны өөрийгөө эдгэх байгалийн систем дээр нь нэмэлт хүч өгөөд очиж байгаа гэсэн. Гэхдээ яг жинхэнэ эдгэрлийг бол хүний бие өөрөө хийдэг юм аа. Антибиотикч тэр хийнийгээ хүнд өгөхөд өвчин намдаах эмийг өгөхөд яг үнэхээр тэр өвчин намдаах юм антибиотик тэр эдэхгүй багахгүй. Яг үнэхээр хүний бие өөрийгөө эдгэж байгаа юм аа. За тэгэхээр тэр нөгөө ус төрөгчийн хитээсэл хүчил төрөгчийн хүрээлэн борчно нь одоо тэр хүрээлэн борчно. За ерөнхийдөө ба цэвэр одоо та нөгөө нэг одоо өндөр уул дээр ч юм уу тий одоо цэвэр байгальд очлоо гэхэд мэдээж тэр хүрээлэн борч их тусал цэвэр байгальтай газар очих нь. За тэнгүүдээ бид нөгөө хүчил төрөгч нөгөө нэг авахын тулд ус төрөгчийн хүчил төрөгч өгдөг клиникүүд дээр очдог тийм ээ. За тэр байтугай таад бол озоныхаа машинаар бол хүчил төрөгчийн үйлчилгээ бол үзүүлэх боломжтой. Тийм дан ганц озон гэхгүйгээр тэр бас байна. Тэр байтугай озоны аппарат нь бол амьсгалын асуудалтай. Ерөнхийдөө бол тэр хүчил төрөгчийн аппарат нь бол бас амьсгалын асуудалтай хүмүүст нь бол тэр одоо озоныг бий болгож байгаа хүчил төрөгчийн аппарат нь бол бас нөлөөтэй. Ерөнхийдөө бол гол нь бол За хүчил төрөгчлийг авлаа гэхэд хүчил төрөгчтэй байна тийм үү? Гэтэл озон ороход озон чинь задраад
хүчил дөрөвч тэгээд тэр чинь нөгөө O2 O1 болоод зооч шүү дээ. O1 нь ганцаараа байна. Ямар нэгэн зүйлтэй нэгдэх хэрэгтэй. Тэгэнгүүтээ тэр нэгдэх зүйлтэйгээ хамтдаа нэгдээд тогтвортой болчтой. Тэр нь болохоор ус. Ус. Эсвэл одоо цуснд юу байна те тэрүүнтэй нэгдээд нэгдэл бий болох чинь тэр нэгдэл нь антиоксидант, антисептикийн үйлчлэгийг үзүүлдэг гэсэн. Байгалийн тийм үйлчлэг. Одоо ер нь ойлгогдож байна уу? За сурч байна. Тэ. Тэгэхээр өрөвслийг бол нөгөө газардуулгаар хэмжилдэг өрөвслийг бас нөгөө озоноор ингээ гадагшуулдаг гэж тааллаа. Энэ хоёрын ялгаа юу вэ? Озоных нь болохоор бие дотор нь явагдаж байгаа. Бие дотор нь. Газардуулах дээр бол ихтлийг хийж байгаа. Тэгээ тэр чинь дахин тэр нөгөө нэг эргэлтийг бол бий болгож байгаа шүү дээ. Тэн дээр бол электроны урсгал байдаг. Газардуулах дээр бол электроны урсгал байдаг. Озон дээр болохоор органик одоо эргэтний тэр химийн төвшөнд нь явж байгаа. Нөгөөх нь болохоор тэн дээр газардуулах дээр нь электронууд нь байгаа. Газардуулах нь бол электроны төвшөнд. Харин озоны эмчилгээнд болохоор атомын төвшөнд юм аа. Атом молекулын төвшөнд юм аа. За одоо та хэдийн хувьд бол одоо асуух үе шүү. Манайха нөгөө озоны эмчилгээ хийхийг зорж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр та хэдийн энэ озонтой холбоотой асуумаар байгаа асуулт байвал Маруудын гараа өргөд окей. Гар заавал арай минь дэрхмээ Маруудын гараа өргөөрэй. Дижитал гараа өргөөрэй. Харагддгүй? За Маруудын. За тэгэхээр озоны эмчилгээг сурахын тулд хэрэг удаан суралцах шаардлагатай вэ? Тэгэхээр нөгөө нэг озоны тэр одоо бүх сетийг одоо юу гэнэ тэр системийн тэр чигтээ авъя гэвэл тэр бас хэрэг үнэтэй байх болоо гэсэн байна. За энэ мэдээллийг нь бол мэйл рүү нь явуулж болно. Тэ хэрхэн сурах вэ? Тэ хэрхэн одоо авах болно. За хамгийн амархан нь бол ерөөхдөө онлайнаар сууж болно. Тэгээ багж нь яг чамд байна уу гэдг нь их чухал. Тэгээд ерөөхдөө бол тэ байхгүй бол ерөөхдөө бол боломжтой үнэтэй. Би озоны аппаратыг бол боломжтой үнэтэй гэж үзэн. Тэ яг бусад яг харж болох гайгүй үнэтэй. Гэтэ тэр хоёр төвшин гэрийн төвшин, ажил мэргэжлийн төвшин, бүр клиникийн төвшинийх гэж байдаг. Тэгэхээр яг аль төвшөнд хэрэгжилж гин гэдгээс шалтгаалаад тэр тус бүрээс гол нь чи яагаад озоны эмчилгээг гэрээрээ хэрэглэмээр байгаа юм бэ? Яг гэртээ юу хиймээр байгаа юм? PCOD гэж юм. Өнөөдөр ерөөхдөө бол өөрөө би эрүүл мэндийн бүх бүрэн тодорхой сонсонгүй л дээ. Гэхдээ ерөөхдөө би өөрөө эрүүл мэндийн асуудалтай байгаамаа. Их нарт маань байгаамаа, хүүхдтэй байгаамаа, бас нэг настай хүнд маань тий арсны хаашаал гэдэг ерөөхдөө бол юм байгаамаа. Тийм учраас нөгөө гэрээрээ бид ингээд ашиглах хүсэлтэй би байгаамаа гэдгсэн байна. За энэ дээр бол яг чиний хувьд бол тий яг дадлагчаар сурж байгаа тохиолдол бол яг хөрөнгө оруулалтын хэмжээ гэж байдаг. Тэгээд тэр одоо чамд боломжоор л өөрийнхөө тохиромжтойгоор л эхлэх хэрэгтэй. Заавал өндөр гэх шаардлага байхгүй. Тэгээ яг тэндээсээ яаж өөр дээр ингэж тий эхэлж болох вэ гэдгийг арга замыг харж байгаа. Тэгээд эхэлж болох юм аа. За наран цэцэгч гараа өргөсөн байна. Арай минь
Хүүхдээ хооллож байгаа юу? Юу одоо сүүгээр хооллож байгаа юу гэж судахтай баг тий. Шууд бол ерөөдөө хүүхдээ жоохон хүүхдийн талаар хэлж байгаа шүү дээ. Хоолны арчлын явдал. За оюун цэцгийн хувьд хамгийн одооны эмчилгээнд бол туршлагатай багш байгаа. Өөрөө биеэрээ туулаад ингээд нэгэн туршлага ингээд хийгээ явж байгаа. Тэгэхээр дээрэс нь нэг нь озоонжоос мөсийг хүртэл ингээд бий болгоод явж байгаа учраас бас хурдан тий одоо хялбар авахд бол боломжийн. Тэд минь асуулт байхгүй юу? Асуулт байхгүй юу? За ерөнхийдөө бол ямар ч өвчнөд ашиглаж болно. За миний толгойн асуудал байна. Толгой маань өвдөд байна. Толгой нь ядраад байна. Озооны хийгчтэй гэж шууд сэргэнэ. За толгойныхоо асуудалд ямар л эм бий уун? Одоо ямар л одоо тэдгээр эмүүдийн бүх сөрөг нөлөө сармагжна. Ингийн зүгээр л чихэндээ хийж хэрэгтэй. Эсвэл тэр озоонжоос усыг уух юм аа. Эсвэл озоонжоос тосыг бас төрүүлж болно. Толгоонд юу үсэндээ. Тэгээд толгойн асуудлын үед маш ингийн. Алсан уу? Манайх асуух. За тэр байтугай яг ингээд чихээр бас юу аах юм тий одоо нэрхад бол ханиад тий нийтлэг одоо нөгөө ханиад хүрэхээс урьдсан сэргийлнэ тий ер нь бол ямар ч одоо нийтлэг өвчин байна тэрнээс урьдсан сэргийлэх дахлааг бол хүчрхүүлж болж байгаа юм. Антиоксидантын нөлөө илүү хүчтэй байна. Детокс буюу хоргоожуулалтын процессыг өөртөө хийх чадамжтай нь илүү хүчтэй байна. Ингээ автоматар бол та өөрийнхөө хөгшөлттэй холбоотой асуудлуудаа зогсоох, тий өвчтэй холбоотой асуудлаа зогсоох, стресстэй холбоотой стрессээ зогсоох боломжтой. Энэ бол миний хамгийн амархан хийгээд хамгийн хялбар хийгээд хамгийн хямдхан аргаар тий эмчилгээ хийж болох арга зүй. Ерөөсөө л озоо юм байна гэдгийг олсон байгаа. Тэгэхээр хямдхан амархан гэсэн мөртөө үр дүнтэй. За озоныг бол ингээд хийгээр яаж болно? Эсвэл озоонжуулсан усыг ууж болно. Озоонжуулсан тосыг түрхэж болно. Эсвэл бүр ингээд нөгөө тусаагаар байдаг чихэндээ нүдэндээ тий озоны тусал болдог. Пипеткээр бас хийж болдог. Дээрээс нэг нь тий аль зүйлийг угаахта бас хэрэгэж болно. Эсвэл саунтай ванд бас орж болох юм тий. Эсвэл бүр яг ингээ ваананда тий арьсаа залууж болох юм бол тий озонтой усанд орж болох юм. Тий яаж хэрэгжилж болохоор байна? Ерөөдөө тий хар ухаанд ашиглах хэрэгтэй. Яаж энгийнээр ашиглаж болох нь вэ гээл тий. Заавал ингээл тий өөртөө нөгөө нэг юу тий амны хаалт малт хийхгүйгээр тий ямар ч нөхцөл байдлаар бол ашиглах боломжтой байхгүй. Ямар ч вирус байна, ямар ч бактери байна шууд устгана. Одоо тий хор хүнэлтэй бактери вирус байна. Таны дархлааны систем бол тайвширч эхэлнэ. Яг тэр өөрийгөө хамгаалах шаардлагагүй болчихгүй. Тэр антисептик антибиотик нь ингээд ороод ирчихсэн учраас тэр чинь ингээд нөгөө тий гаргаад тэр гадны биетүүдийг гаргаад ингээд явчихна. Тэгэхээр заавал өвчтөй хүмүүст гэсэн үг биш. Энгийн хүнч ч гэсэн урьдсан сэргийлгээд тий одоо хөгшөлтөөс урьдсан сэргийлэх ч юм уу аливаа өвчнөөс урьдсан сэргийлэхэд бол ингээд хэрэглэхэд тустай юм тийм аа. За альма Озонтой камера нэгээрээ видео нэгээрээ. За тэгэхээр за хизээч ууж болно. За хоолны дараа өмнөх гэсэн зүйл байхгүй хизээч ууж нэгт озоонжоос усаа хизээч ууж болно. Тийм тэгэхээр тэн дээр бол заал байхгүй.
Тийм цангасан үедээ л ууж болно. Цангасан үедээ л ууж болно. Тийм тэгэхээр Тийм тэгэхээр ерөнхийдөө бол хэрэглээний өдөр тутамдаа уудаг усаа озоонжуулсан усаараа бол солих боломжтой. Тэгээ озоонжуулсан усаа уугаад игээд явах боломжтой. Гэхдээ тэрүүн дээр нэг зүйл байгаа. Озоныхын хэмжээ концентрац нь хэр байх вэ гэдэг их тодорхой байх ёстой. Тэрүүн дээр бол яг нөгөө озоны сургалтын дээр ч юм уу тий яг ороод ирэхээр нь яг за ийм хэмжээтэй байвал энэ яг болдго юм шүү гэж ингэж хэл зааж болно. Та хэд асуулт байхгүй юу? Та хэдэн хамгийн тий санхүүгийн хувьд бол хямдхан боломжийн тий ийм тий одоо өвчнөд зогсоох, ухраах, зогсоох ийм тий стресс байна уу, өвчин байна уу, хөвгшөлтийн асуудлуудыг зогсоох, тий ухраах, урьдчилан сэргийлгээд тий энэ хамгийн санхүүгийн боломжтой хийгээд үр дүнтэй аргыг тий хит их мөнгө олон зүйлд тий өрөхгүйгээр өөртөө ингээд ашиглаад явах хүсэлтэй хүмүүс хэр байна вэ? Тэгээ та бодтой баг ингээд шүдний озоонжуулсан усыг бас ашиглаад тэгэхээр баг шүдний нуунд хэрэггүй дээ. Витамин ч авах шаардлага байхгүй дээ. Эрдэс бодис витамин дээр бол авах шаардлага байхгүй болчихно. Тэр байтугай эзэж ууж байгаа хоолой хэрглэж болно. Хүрээлэн борчноо хүртэл ариусгаж болно. Нөгөө жет байдаг штэ, жет аппарат дээр нь озон байдаг штэ тийм. Озоно хасаагаал 20 минут хасаагаал одоо 30 минут хасаагаал хаалгуудаа бүгдийг хаагаал бүх хаалга цон хаагаал 30 минут дээр нь тавингуудаа явчаад 1 цагийн дараа буцаж орж ирэнгүүтээ цонхоо хаагаал хаалга нээгэл тэгээд нөгөө дахиад дээшээ ингээд явангуудаа бусад тэндээс бүх зөөсөд нь гартал нь дахиад 1 цаг магч юм уу тий яжаад буцаад ингээд ороод ирээд тэр өрөө маань хүртэл тэр жигтэй ариусчдаг тий ариутгагчдаг байгаа. За гэрт нь харах марх байх юм бол озоноос шууд зүгтнаа. Тэгээ шууд зүгтаад явна тий тиймэрхүү хэрэг байнгүй. Тэгэхээр тогтвол өөрийнхөө хүрээлэн борчноо тий цэвэр байлгаж гэсэн ашиглаж болно. Тэгээ өдөр тийм бүх төвшөнд ажиллаж болно гэсэн үг. Хүрээлэн борчондоо, бие махбоддоо өөрийнхөө сүнслийн төвшөндөө буюу одоо зүрхнийхаа түүд дээрээ тий ажиллаж болно. За өөр асуулт байхгүй бол би ингээд явъя да. Багшаас үннийг асуугаад юуны үнэн бэл Озоны нөгөө хяах асуусан нөгөө мэйлэр Yes. хүмүүсийн хувьд бол яг тэгээ хүсэл гаргаад тэн дээр бол мэйлэр бол мэдээллүүдийг явуулах боломжтой. Тэгээ энэ дээр бол би нэг үн мөн ярмаар байна. Яг гэрэж олон нийтэд ярьж байгаа. Тэгээ одоо тэгээ бүгдээрээ эмчилгээний талаар ярьж байгаа учраас тэгэхээр энэ дээр бол тиймэрхүү ямар байна. Тэгээ озоонжуулсан усыг хэдүүлээ хэрэглэх боломжтой. 2-2 төв бол тэгээ озоонжуулсан усыг бол ингээд хүргээд явж байгаа. Тэгэхээр энэ 2 төв дээр бол та бүхэн уугаад өөр дээрээ хэрэглээд үзэж болох юм аа. За. За өнөөдрийн уулзалтаар за бүх оролцож орж ирсэн хүмүүс бүгдээрээ бичин шүү. За бүгдээрээ бичин. Гэхдээ нэгэн үгээр хэлнэ. Нэгэн үгээр бичин. Яг танд өнөөдөр ингээ орж ирээд сонссон энэ мэдээллээс тий одоо өнөөдрийн хичээлээс яг юу мэдэрвэ? Юу ойлговаа? Юу ухаарваа? Тэрийг ерөөсөө ганц л үгээр. За бүгдээрээ эхлэе. 36 хүн байна. Тэгэхээр яг та юу мэдрэв? Таны мэдэрсэн зүйлээ нэг үгээр л илэрхийлж. Нэг л үг. Нэг үг. Асуултыг санаарай. Нэг үг. Нэг л үгээр илэрхийлээ. За энд 36 хүмүүс байгаа учраас би 36 тэгээ зүрх ингэж яаж байгаа чинь зүрх хэлгээж байгаа чинь үг бишээ. Үг гэж таасах. За 36 хүний хариултыг би яг ингэ харж чатыг ингэ. За нэг үгээр яг мэдрэгдэж байгаа мэдрэмжээ бичээрэй.
Oh, yes, teacher.